Аха та энийг хартаа. Тийм байна шүү. Эндээс туршлага судалж болох юм байна. Тулаад ирсэн асуудлууд дээр шийдэх арга олдох юм билүү? Харин тийм 100 алхсан хүнээс сураад 10 алхам төтлөөд ирэх юм билүү? Том хүн шиг яриад л миний дүү мөн үү? Аха тэгээд л хүн явуулаад эхлэх юм. За энэ газартай холбогдоод үзье. Дүүгийн минь авчирсан сэтгүүл дээр Германд байх салаадны үйлдвэрийн мэдээлэл байлаа. Ийхүү тус газартай холбогдож өөрийн биеэр үйлдвэр, тоног төхөөрөмж, байгууллагын систем гээд бүхий л зүйлсийг судаллаа. Судалгааны дараа Монголд ирж асуудлыг уг суураас нь шат дараатаагаар шийдэж эхэлсэн юм. Тэр үеэс эхлээд л дөрвөн улирлын тасралтгүй үйлдвэрлэл, доктортой ажлын байр, чанартай бүтээгдэхүүнгээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийг манай газар шим гих гэр бүл маань бий болгоод байна да. Тэгэлгүй яах вэ? Би таныг ярьж байхад бодож суулаа. Гадаадаас очиж туршлага судалсан гэж байхад зүгээр яагаад гадаадад бэлэн байгаа тэр бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэхийн оронд заавал Монгол ногоогоор бүтээгдэхүүн хийх гэж зорьсон шалтгаан нь юу байсан юм бол? Сайхан асуулт байна. Энэ бас миний нэг эмзэглэлтэй их холбоотой. За та бүхэн бодоод нэг үзээрэй. Энэ үйлдвэрлэл гэдэг зүйл байснаар хэдэн гэр бүл ажилдаа орлоготой байгаа бол хамгийн гол зүйл нь эрүүл Монгол ногоогоор хойч ирээдүй болсон хүүхдүүдтэй хэрэгтэй амин дэм өгч байгаа нь хамгийн сайхан зүйл нь юм. Цаашлаад улс эх орондоо үр өгөөж өгч байгаа нэрээдүүд хийж буй газар шимгэх том гэр бүлийн маань бахархал юм да. Үүнтэй ижлэр үндэсний үйлдвэрлэлийг маань авч яваа сүү хувьцаат компани, жүр үүрэг гэх мэт олон байгууллагууд бий. Баярлалаа. Ямар сайхан хариулт вэ? Тантай ярилцахад үнэхээр таатай байлаа. Та үзэгч олондоо хандаж үг хэлээч. Баярлалаа. Бидний баярыг хуваалцсанд та бүхэн минь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хамтдаа байх цаг бүртээ ширээн дээр бидний бүтээгдэхүүнийг задлан тавих бүрд чинь бидний танд зориулсан сэтгэлээр шингээн бүтээсэн 25 жилийн амт чанар түүх маань хамт байгаа шүү. Аялал маань үргэлжилсээр байгаа. Та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлмээр байна да. Тэгэлгүй яах вэ? Танд ч бас баярлалаа. Мөн газар шимгэх энэ том гэр бүлийн бүх гишүүдэд 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе.